За эхлээд. За сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгээр бид та бүхэнд DJI Ronin RS-C2 Pro Combo загварын unboxing одоо хийхээр бидлээ. За тэгэхээр unbox маань дуусны дараа яг вэ гэхээр за ихэд бол ийм байдалтай харагдана. За Sony Alpha 7 3 гэсэн камерыг бол холбосон. За одоо эндээс бол бид камера одоо бүтэн удирдах боломжтой. За мөн Android дээр за эсвэл iOS үүдэн систем дээр програм хэрхэн суулгах, за хэрхэн тохируулах бүрэн зааварчилгаатай имжлэгийг одоо та бүхэнд хүргэх болно. Та бүхэн имжлэгийг дуустал нь үзээрэй. За тэгэхээр энэ удаагийн төхөөрөмж маань юу вэ гэхээр за дээр нь камер тавиад шууд гарн дээр ингээд бариад явахаар тогтворжуулдаг. За stabilizer гэж нэрлэдэг. За төхөөрөмж байна. За тэгэхээр DJI-ийн RS-C2 Pro Combo гэдэг. За лацыг нь түлхүүрээр онгойлгох ёстой. За тэгэхээр түлхүүр нь ямар түлхүүр байх ёстой гэхээр бүргэд хаалганы цэнхэр ийм түлхүүрээр онгойлгох ёстой байгаа шүү. За тэгээд дараагийн бичлэгүүд бол яг энэ камерын stabilizer-ыг ашигласан хөдөлгөөнтэй бичлэгүүд орно. За энэ дотор за хар зөөлөвч байна. За энд нь за гарын авлага сурах хүчгэн байна. За энд дахиад нэг сургачиг байна. За ингээд дотроо ийм хар цүнхтэй байна. За DJI Pro гэсэн. За энэ дотор юу байгааг хамтдаа харъя. За халаасанд нь за юу ч хаалга. За ингээд за нээвэл за мөн дахиад нэг зөөлөвч за трипод буюу за тавьдаг хөлмөн хөл байна. За энэ тогтоодог юм шиг байна. За энэ камертайгаа бас холболтууд нь байна. За тохируулагч нь байна. За эхлээд ихний тасалгаа. Энэ чинь бас батарей байх шиг байна. За авчихсан бүгднийг гаргаад түзье. За энэ одоо гүйлдэг зам юм шиг байна. За хоёр юм байна. За окей. За энэ тасалгаан дах бүх юмыг гаргаад дууслаа. За дараа нь хоёр дахь тасалгаа. За энэ дотор юу байгааг хамтдаа харъя. За дахиад зөөлөвч. За энэ зөөлөвчнүүдийг доошоо тавьчих. За энд ингээд үндсэн их биен байна. За их бие тавиад. За энд мөн дахиад нэмэлт. За юу руу ч холбох юм те баг бүгд нь холбох юм байна. USB багц байна. За дахиад бас олон юм руу холбоно. Гаралтын энэ бол дэлгэцний холболтууд байх шиг байна. Mini HDMI, USB Type-C зэрэг оролтууд. За тэгээд энд за богинохон USB AAC руу холбогддог холболт байна. За тэгээд энэ идэж болохгүй гэсэн нэг юм байна. За ингээд бүх юмыг гаргачлаа. За одоо эднэрийг нэг нэгээр нь задлаад номоо хараад угсрий. За зөвхөн дотроос бүх юмудаа гаргаад ирсэн. За эхлээд за их биетэйгээ танилцъя. За их бие маань болохоор за энд lock болон unlock гэсэн хоёр байна. За ингээд unlock хийх юм бол за ингэж нийлүүлж болно. За буцаагаад ингэн завс нэлээд хүч орохоор за ингээ хаачи. За ингэж бариад бас бичих боломжтой. За энд бол одоо ингээд энэ маань бол 3 хэмжээст буюу урт өргөн өндрийн дагуу бол чөлөөтэй хөдлөн. За тэгэхээр энд нэг төгжээ байна. За дараагийн төгжээ нь энд бас төгжээ байна. За дараагийнх нь. За ийм байдлаар одоо энд камера байрлуулад
Тийм одоо асахаараа бол одоо бид нар яана гэсэн төгжигдэд одоо удирдагдана програмаараа. Бас ийм байхад нь төгжиж болох юм байна. За одоо эргээд жохон төвөгтэй болохоор ингэж жагаад буцаад төгжиж. За сүүлийн энэ дугаар төгжөлтийг бол за ингэж буцаад төгжигдэх нэ. За тэгээ трипод нь болохоор за шууд ингээл нэлээд юм тогтвортой дэлгэгдэж тавигддаг юм байна. За окей тэгэхээр утасныхыг ийшээ оруулна. За тэхийн тулд за энийг тайлаад за жоохон гүйлгээд за ингэх юм байна. Болцсон уу? За энийг хөндлөн болгохтой яах юм? Тэгэл утсаа энэ дээр. Ингээд хажууд тийш харуулаад. За. Энэ буцаад ингээд давхтаж болох юм байна. Энэ чиг стабилайзер биш л очлоо тоо. Ингээд их хөдөлгөөр ингээд яах вэ? Ингэхээр энэ юу яах юм шүү? Өөрлөгөө харуулад камер хадлагдцаг харах юм уу? Санаас утсыг бол одоо ингэж тогтоож болох юм байна. За шумгалч. За буцаагаад авчаа. За энэ ууттай юмнууд дотор юу байгаа гэдүүлээ хамтдаа харъя. За энд нэг задлал. За энэ юм байна. За энэ дотор. За юу гэдэг вэ? Ийм юм байна гэж хэлээ да. За нийлээд номын уншиж байгаа юу гэсэн юм. Жохон байж байгаа гэх нэ. Энэ раавн бүрдий ширээ нэг гэдэг систем аа энэ дээр. Читгэх юм шиг байна. За сүүлийнх нь дотор. За энэ энэ контрол юм. Систем шиг. За тэгээд энэ дотор буцаад бүгдийг нийлүүлж бооход хэрэгтэй. Буцаад хөр. За тэгээд энэ юм за тэгээд бас боснод нэ. За аль хэлийг хаашаа боох вэ? За энэ номын за safety guideline, за quick start guideline нар. За хамгийн ихэнд англи хэлээр эхэлж байна. За ингээд харах юм бол за энэ хоёрыг за энийг трипод дээр тогтооч. За ингэж тогтоогоод тэгснэ энийг дэше асаачих юм тий. Төвжинүүд нь гаргаад ингээд төгөлөг гэдэг нь асаа болох юм тий. За энэ. За тэгээд за ингээд номныхоо дагуу хэлбэрт нь орлоо. За энэ дээр одоо энийг тогтоох юм байна. Камер нь зааш тийм та. За юм шиг. За буцаагаад Бөөрөмж юу гэдэг. төгжин ханаа. Энэ шүү. За түр тайлаад доош толж хагаад за энэ ч нэ. Ийм боллоо. Тэгснэ. за энэ болохоор камерын хадгалт руу холбох юм байна. За нэг энэ болохоор энэ зам дээр аяндаа төгсөх юм шүү дээ бас. Өндөр нам хоёр. Нагаас авах юм. Аяндаа бас тас төгсөж байна. Аяндаа хатаад аяндаа татаж заах юм шиг. За энэ хоёр эцэг юм байна. За нэг камерынхаа Доор тогтоогоод за энэ дотор камертайгаа боох болт нь байна. Камера боох. За жоохон байж байгаа. За энийг нэгийг гаргачих. За үүний дараа яах вэ гэхээр за камерны уртталтад хийх юмнууд болж эхэлж байгаа. За камера холбож эхлэе да.
За тэгэхээр энэ шиг болтоо хийсэн байгаа. За энэ болтоо камерныхаа доотлолт нь бэлэж өгөн. За энэ хоёр янз байгаа. За нэг нь энд дээр нүхтэй, хоёр нүхтэй, нөгөөх нь нүхэхгүй. За нүхтэйг нь хийх юм бол доотлолт нь бэлэх боломжтой. Доор нь мотороор бэлэх боломжтой болж байгаа. Тэгснээр микрофоноо дээдлэлтэй татах боломжтой гэсэн wireless бэлгэж байгаа бол. За тэгэхээр доор нь мотор бэлгэж байгаа. За энэ гурав шүү дээ. За энэ гурвыг одоо энийг нь нааталт нь тогтлоо. Нөгөө талд нь. Тэгэхээр линз авч таар. За ингэж чагаад. Эргүүлээд хийчихвэл юу хийчих юм ба? Батарейг авах боломжтой болчих юм байна. За ингэж энийг тусгал түрээгээ. Болчихсон байна. Линз авч байгаа хэрэг. Их усахгүй болчих юм шиг. Ийм хөрх болж шүү дээ. За энэ хөрх гадаж өгөөд. За энийг бас хангалаад өгчин. За тэгэхээр энэ бол ингээд мотор нь. За энэ дээр USB-гээр тэжээл авна. USB-C портоо. Тэгээд мотор нь одоо энэ нэг юм авзар юмыг фокус, зум хоёрын айланд нь ч холбосон болно. За энийг ихлэ холбооч. Ингээд тойруулаад чиглээд Одоо хаана холбож байгаа вэ? одоо зум дээр холбооч. За тэгээд энэ төмөрнөөс ингээд эсрэг талд нь байхаар нэг ингээд тавьчихдоо. За дараа нь одоо энэ төмөрлүүгээ нөгөө талаас нь за мотор маань за энэ брэнд бичих нь урагшаага харахаар ингэж орно. За ингээд энэ хоёр шүтээ хооронд нь уулзуулахаар ингээд хоорондоо эргэж байгаа. За ингээд хоорондоо таарцсан бол жоохон буцаж. За ингээд таарад орсныхан дараа нөгөө чангалчихна. За ингээд болсон. За ингээд гарааруул ингээд за дараа нь дээдлэлт нь доотлолт нь бол гэж байна шүү дээ. Одоо наа чи энэний хад бол. Биш. Хаана нэлээ? Энийг доор. Энийг доор. Энэ доор юм лөө. Энэ доор. Энэ доор. За одоо ингээд энэ замыгаа ийш зэшигтээс ардаа төгжөөтэй энэ дээр татж хагаад орохоор ингээд гацсан. Энэ даа. За одоо яг хийдэг бол доош дээшиг яарч зүгээр юм байна. За одоо энийг хийх. Сэний хийх нотон дээр нь дараад тааруулаад нэг ингээд төгчөөд хөдөлгөөн боллоо. За дараа нь за энэ бол одоо юуны хар. За камерман ер нь баг болох гэж. За үндсэн юм хоёр том зүйлтэй тий. За энийг баруун талд нь эсвэл зүүн талд нь хийж болно. За утасныхаа тогтоогчиг бол гүйж дорсон. За ингэж ороод чангалах юм бэ одоо. За тогтоо. За энийг город энийг суулчих.
камера татчих гот шүү. Тэгээ. Бодоос очиж төгсөгднө. Юу төгжигдэхгүй юм бэ? За ингэж чад. За энэ дээр таныг усаад өгчих. За энийг ингэж чагаад. За суурин дээр нь юм байна. Гэж орно. Нонгорхоо юм те. Цочтой. Энийг за ингэж жаа. Энэ цочтой. За тэгээд энийг хоошоо урагшаага. За төгжиж хаалж. За буцаад төгжлээ. Чомбо. За дараа нь энэ зайлуу. За рав нь хай гэдэг. За дүрс дамжуулах хөрөмжгөө. Wi-Fi төгрөж байна. Доор холбочвол зүгээр юм байна гэж харсан тий. Тэгээд л орно доо. Олцсон юм байна те. Төлгсөн. За окей. За ингэж холбогдчих. За энийг заавал урагшаагаад шалгуулах гэхгүй. Ингээ урагцсан. За ингэж бичиж. Урагч байгаа нэр юмнууд нь залхуурнууд нь орох болчих юм шүү. Хойнуудаас залгуутай байна. Аагүй. Сад дээр санаатай байна. За гайхав. За юм. За одоо ингэж утсан юм бол зөндөө олон. Энэ сайжруулж өгсөн юм. Энийг хэлдэг шүү дээ. Тийм ээ. Камера багч. Жохон гэж. Угсаас юу нөгөө За тэгээ дараа нь төвчүүлэх гэдэг айгуу чухал юм байна. За одоо эндээс холболтууд бай тээ. За энэ талаас нь эхэлж байгаа. Энд хоёр холболт байгаа. HDMI гэдгийг нь энэ HDMI-тай болно шүү дээ. тэг камер энд камер начаа. За энэ бичлэг HDMI гэж оруулаад за энэ HDMI руу ингээд оруулчихна. За дараа нь энэ USB-C юм. тийм ээ. За USB-C Надлаа ш. Нөгөө талаас. Энэ талаас. Монголоос Тэгээ шууд энтиг олж. Бараг энэгээр олчихвол байх юм биш үү? за тэг наач бүгд юм шүү дээ. Тийм мотороо Хөдөлгөөр явах та аль нь шүү дээ. Эний чинь залхдаг энэ дээдлэлт нь л байгаа шүү дээ. тий. Тэр нөгөө юутай. Yes. Тэр Wi-Fi-тай. Окей. За энэ юу нэхлээ? Наа чи илүү зүг цэнгэлж ирсэн. Наа чим юу гол. Мотороо. Энэ талгаа юу? Мотороо. Мотор олбо шүү дээ нэрээ. За Мотортой холбоо гэж камертай юу? Мотороо энэ юутай гол. Энэ нэг нь нөгөө тийш нарлагдчих. За тийм. Мотор юутай холбоо даа? Энийг ажиллах гэдэг ааш. Тий. DJ-ээр мотор. Эзэнтэй нэ. Наа. За окей. За ингээд холболт дууссан. За холболт дуусчаад шууд ажиллаж болохгүй. За шууд ажиллах юм бол ингээд бүгдийг нь одоо балансыг тохируулаад одоо бүх төгжөөг нь хяналтахад за бүгдийн төгжөөг нь хэлчихин тэ эхлээд Нэгээр мөртлөөд чи. Одоо энэнийх бол ажиг талч. за одоо Асахгүй. окей. Контраст Одоо энийг хойшлуулж таар. одоо энийг Төгөл рүү гэж тааруулж юм. сул байхад хоошоо ингэх хэрэгтэй. За ингээд яг тэгшин уушаа авах хэрэгтэй. Хаашаа ч онж яах. За чангалч. Жоо ашиглах. Чангалцаад явахгүй төслөө За энэ чангалч энэ юу юм тулаад шүү дээ. Энэ нөлөө. чангалцаад явахгүй. Түүч. Unbox гэж. Unbox гэж. За Хөдлөөд. хэд ч. Алхам тутамдаа чаашлах байхгүй. Банк цоолж авах бол камер бол. Гэтэ энэ юу вэ? Хойдлон дийлж. Дийлж юм зааж авах. Одоо уртлан дийлээд байна тий. За одоо юу ч гэсэн ингээд би очихгүй. Одоо ингэж яж хагаад ингээд урагшаа ингэж унахааргүй бас. Жохоод зөрчилж одоо энэгээр. За
Хойш. Энэ интэн дийлээ. За. Интэн дийлээд байгаа юм чинь. За энийг Тат. жоо хоош нь. Үстэй. За тэгээ яг ингээ урагшаа унахаагүй. Урагшаа унахаагүй хоошооч унахаагүй. Яасан ч урагшаа юм байна. Тэгэхээр дахиад сүлж байгаа. Дахиад явуулсан. Нийлээ болно гэсэн. Одоо ишин өгч чинь. За. За чангал. Ааха. Чамд жаа хөдлөөд үзэх. Тэг нь оршин. За одоо нэр энэ уртл нь ингээд дийлээд юм тийм. Тэгэхээр энэ яг ингээд барихад урагшаа ингээд унахаагүй байна. Тэгэхээр энэ одоо энийг жоо хоошлуулах юм. Камера. Чүд хоошлуулах. Тийм арай. За энэ баг миллиметрийн хуваасны тайтай л авах юм байна тий. Уртлан дийлээд тах шүү тий. Босч ирч үст. Одоо ингэхээр унах хэсэг байхгүй. Энэ унах хэсэг. Тим амир хол явахгүй. Чи бүр амир хол явуулчихлаа шүү. Би камера хөдөлгөөд энэ түжиг нэг Бас. За, одоо хаш нөө одоо. За хэвээр мэдгэд заагаар үлдсэн юм тий. Унаад байна тий. Ингэхгүйс тэр. унах хэсэг юм ба тий. Хөдөлгөсгөө бараг л. А энэ бол урагшаа. Бараг болчихчтэй. Тэгээ мэдгэд энтэл нь олон дийлгээд. За, энийг нэг хаашлуулах юм аа. Энийг жоохон хаашлуулах л. Энийг яах юм? Энийг босгож аваад энийг тайлж аваад жоохон гоош дутчих. Нийт Скотч нэг над руу гэсэн тий. тий. За тавьда. Хитэрч тий. Жоо хатэрч. Жоо хорслуулж байгаа. Яг л та. За бэн бодлохээрээ. Тэгэж. За. Сулц. За. За. Тэрээс ингэж хөдлөхгүйгээр яг бүх юмны хүндэд юу болох хэрэгтэй. Чангалаг өссөн шүү дээ. За тэгээ. Болцсон байсан юм байна. Чангалгаа. За чангалж агаад. Янз бүр болсон юм шүү. Инхэд тэрээс хөдлөхгүй юм шүү дээ тий. Болчих. За одоо дараагийн тэмдэглэе. За одоо дараагийн тэмдэглэг энд өг. Яст Дэш. Одоо хацаад юм шүү дээ. Цаатлан хүйг юм шүү дээ. За тэгэхээр энийг Хитэрч. За. За Баг болцсон да. Нарчин цайг болж байгаа. Буцаад байна тий. Энтэл нь хүнд байна тий. үлээлэх. За нөгөө тал руугаа. Нөгөө тал руугаа зүтэй. Буцаад шүү дээ. Бараг буцахгүй юм уу? Аа? Ваа, гайгүй л тий. Амар хүчтэй буцахгүй л ш. За тэгээд энэ болохгүй бүтэхгүй болох юм бол тэгээ унтарчдаг тий. Хийж жагаад. Уусаа тэгээ тест хийд юм байна лээ тий. Өөрөө. За одоо энэ нэг тааруулна. За одоо энд өгч. Энийг чангалч. Ялэг Энэ төгчч. буцаад өгч. Тий. За. Ийс өгч тий. За. Энийг яаж хэлэх? Одоо хазаалгаж өрч чагт. Ингээд ташуур. За, жишээлбэл одоо ингэж барьж байхаар жишээлбэл ингэх юм бол энэ буцаж ийшээ ингэж байгаа. Аха. Тэгэхээр энэ нь хүнд байгаа юм чинь нэг буцаана гэсэн үг байхгүй юу? За. Тэгэл тэмцэл бас. За, өөрөө барьж чад.
За та бэр. За. За одоо ингэ юу те. Одоо энэ тал хүнд байгаа юм чинь энийг энэ яач. За барьж чаа. За. Тэглэрч те. Барьж авах шүү. За ингээд нөгөө хацаалахад буцаад анхныхаа байранд гот байвал Жохон хойшлол уртлан дийж байгаа гэхэд алтан дэлтэй. Ингэхээр ийшээ дийлээд юм тийм. Тэгэхээр чинь одоо энэ тал нийлэн хүнд байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр гүцэд явж байгаа юм шиг. Ингэхээр буцаад байгаа шүү тийм. Тэгэхээр гайг байгаа юм шиг. Тэгэхээр буцаад ингэсэн чинь буцаа буцаад юм. Тэгэхээр ямар ч энэ дээр бол асуудал үйл юм. болцсон юм шиг байна тий. Энэ болцсон юм шиг. За ингэ тавьчих. За тэгээ одоо За одоо асах тавь. бүх юунуудаа явчих. Сулж байгаа. Султарч. Цааж гараач байгаа. За одоо асаагаад. Энэ сул тий. За асахтаа энд нь торч байгаа. За энэ дээр удаан дарахаар за ингэж асчих. За. За эндээс. За. За тэгэхээр утсан дээр нэг аппликейшн хийж авах хэрэгтэй. Юу гэж харсан бэ? Энэ DJI running гэдэг. За энэ юм. За Android дээр ч болно тий. За энийг татчих авах хэрэгтэй. За тэгээд Wi-Fi Raven засаж байгаа үү? Энэ засаж байгаа юу? Энэ засаж байгаа. Бариултаа DJI stable. Нөгөө болохоор Bluetooth-ээр холбогдож байгаа. За тэгээд Wi-Fi руу орно тий. Үгүй. Энэ Bluetooth-ээр шууд холбогдсон. Тийм. Нөгөө ер нь анх холбогдож байгаа хүн юугаар холбогдох вэ? Bluetooth. Bluetooth-ээр. Тийм. За тэгээд Цэнхэр шүдэл болж байгаа. тест гэдэг. Тийм. Balance test гэдэг. Одоо саяны тохируулсан тохиолгоо шалгахтай ингээд. За тэгээд юу явахтаа бол энэ нэг болохоор 15-аас 45 градусын налуутайгаар бол барьж иж тестлэх хэрэгтэй байгаа. За одоо бол 1 градусын налуутай байна гэж. За тэгэхээр эхлээд градусад харуулах хэрэгтэй. За дахиад явуулах нь. Одоо 15-аас 45 гэсэн тийм. Тэгэхээр ийм байж байна. Тийм. За ингээ болчих. За begin test гэдэг дараа. За энэ хөдөлж байна. За одоо энэ ингээд өөрийнхөө нөгөө бүх сенсор болон моторууд маань дээр жигд ачаал ирж байгаа хэсгийг өөрөө шалгаа авчиж байгаа. Тестлж байгаа. Моторууд дээр хэр ачаал ирж байна, хаана ачаал ирж байна. Өөрөө мэдээж. За болсон. За тэгээд 3 мотор дээр 3 тал нь бол 100% ингээд. Балансинг бол хийгдсэн байна те. За одоо юугаад харуулна? Одоо энэ жин мотор дээр жинг ачааллуудыг тааруулах. Автотон гэж таарч. За ямар нэг юм барих шаардлагагүй тийм. Тий. За ингээд за энэ шалгаж байна. Одоо энд за моторууд дээр ирэх жингээ хойрлж байгаа гэсэн үг. одоо энэ дээр за хоололцсон. За 100% болсон. За энд ингээд энэ дээр feedback complaint гэж орж ирсэн тий. За энд меню дотор ороод юу байсан? За энэ дээр энэ сонгоод явуулаад байлаа. Super Smooth. Тийм Super Smooth модын үл ажиллах гэсэн. За ингэснээр бүх бас нөгөө моторууд дээр их ачааллуудаа шалгана. 3 мотороо шалгаж байгаа юм тий. За моторуудад шинжилж хэрэглээ. За комплект болсон. за дараа нь Jack нэндээ байгаа тий. За дараа нь болохоор Advanced дотор Advanced horizontal calibration хийж байна. horizontal calibration.
За тэгээ старт. За эднэрийг маш сайн ингээд тохируулж өгөх хэрэгтэй. Хамгийн түрүүнд. За комплект. За дуусаа. Өөр юм бол байхгүйсэн тий. За равн аялал холбогдъё одоо. За тэгэхээр одоо round eye гэдэг энэ доор байгаа хэрэг нэт асаалттай тийм. Энийг эргүүлж мөрөөс хүний нөмөрлөгдөж байх та. Тэг шүү дээ. За ингэ байж байгаа. Асаач. Асаалттай. Тийм. За асаалтаас ингэ шалгаад буцаад хаач. Тэгэл насцсан байна. За одоо round eye-тай яаж холбогдох вэ? Энэ хасаагүй юм шүү. Энэ гэрэл асчиж ясна үстэй. Энэ зүгээр цагаанууд нь болохоор Батарейн хэмжилт баха. Окей. За тэр нотон дараа. За улаан бол ерөөсөө холбогдоогүй гэсэн үг. Синкэр болчвол холбогдсон. Ногоон болчвол холбогдоод дүрс дамжуулаад ажиллаж байна гэсэн. За хэрэг төгрөмж рүү холбогдох юм бол заавал Bluetooth-тэй унтраах шаардлагатай юм л. За тэгээд Wi-Fi айнданта. за round eye. За ингээл. За Паспорт нь 1-8 шууд холбогдчихж байна. За. За тэгээ нөгөө саяныхаа ап руу орчих. За run гэт. Түрүүний ап руу. За. За холбогдсон. За tap to cache video to mobile device. Юу маань унтраалттай. За камераас авах юм тий. Камераас. Энэ чинь ааш. Энэ өнгийн харч. За камер руу камер маань шууд iPad руу дийлэх зүгт эхэлчихжээ. Юу. Дүрсээ дамжуулаад хэлсэн. Тийм дүрсээ дамжуулах эхэлсэн. За ингэж явчих. Энийг бариад явчих. За тэг. За эндээс өдөрдөн шүү дээ уулнаас. Эндээс өдөртчихэд юунасаа. Ингэж явчих. Би утсаар. тэгжиж нөө эргэлтэн таарт юм. За юунаас таблетээс өдөртөд үзүүлчих. Одоо ерөнхийдөө угсрах болон за тохиргоо их юмуд маань бол болчлоо. За таблетнаас өдөртөд enable joystick. Гэ joystick гаргаж ирээд за энд нь joystick нь гарч ирээд за камерныхаа хөдөлгөөнийг төрсөн гэсэн. За тэгэхээр энийг бас бариад одоо бичлэг хийх юм бол за энийг эргүүлээд фокус мотор энэ USB-гээр удирдах байгаа. За эргүүлдэ. За одоо энийг бол зүүм дээр нь тохиролцсон байгаа. За уртлын энэ зам дээр хийвэл фокус удирдана. За өөр юу удирдах болох вэ? За энэ joystick-ээр за нэг 3 мотороо удирдаад камерныхаа чиглэлийг тохируулж болж байна. За таблетныхаа юу л орхлоо. За таблетэн дээрээс шууд одоо дүрсээ удирдах боломжтой ингээд за хөдлөгтөө. За энэ тохиргоо нь хаана вэ? Тохиргоо руу ороод за энэ Force Mobile гэдгийг нэгтгэжүүлж Force Enable Mobile Force Mobile нэгтгэжүүлээд тэгэл болоо тий. Тэгэл эсвэл virtual joystick үү тий. Ингээд энэ хоёроо оруулж. Virtual joystick нэмэрлээ. Virtual joystick гэхээр эндээ нөгөө юугаар авчиж байгаа. Joystick-ээр авчиж байгаа. За саяхан Force Mobile нь Force Mobile нь болохоор юуны дэлгэцний хоёулын зэрэг идэвхжүүлэх боломжтой юм уу? Үгүй. Нэгийг идэвхжүүлэхээр нөгөөх нь болчих юм тий. болчихсон. Тэгэхээр яг утасныхаа төхөөрөмжийнхөө за энэ барьж байгаа центрлуулж байгаа. Центрлуулах юмдаа центрлуулж байгаа. За ингээд төлөвчүүлэх гэсэн үг. Зүг. За баярлалаа.
За joystick орж ирж байгаа. За энэ гэрэл орж ирээд. Дээдлийн гэрэл харагдаад. За active track төвчүүлэхдээ за ерөнхийдөө бол дэлгэцэн дээрээ яг даах гэж байгаа хүнийхээ дүрсийг тойруулаад зурх хэрэгтэй гэсэн үг. За эхлээд recenter хийчихье. За тэгээд жишээлбэл энэ хүнийг дагая гэвэл за энэ хүнийг за ингээд зурангууд ногоо юу гарч ирээд өөрөө даах нь. зөв. Дахиад ишээ та. За ингэж таах. Тэгэхээр эндээс ерөөс итгэжүүлэх гэсэн юм бол байхгүй. Зүгээр шууд нэгдэнгүүт өөрөө active track гэж. Шууд дэлгэцэн дээр л нөгөө царайгаа сонгоод өгчих юм байна тий. Дэлгэцэн дээр л сонгочих юм шүү даах гэж байгаа юм аа. За active track болиулъя гэвэл за дээдлэлт нь x байна. X дээр нь дараад боловлчихно. За бидний хамгийн анхны ревю бичлэгтээ, ревю unbox бичлэгтээ хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.